断臂。这是孩子的胳膊。 Сайн мэцгаано Бамби TV байна. Өнөөдөр та бүхэндээ болсон явдлаас идэвчлэн бүтээсэн Игэл Баатрууд киног ярихаар бэлдсэн байна. Бидэнтэй хамтаарай. 2021 онд Шинжааны нэгэн тусганд амьдардаг 7 настай хүү тоглоом авах гэж байгаад тракторын гинжинд гараа таслуулдаг. Тасганы эмнэлгийн тоног төхөөрөмжийн хоцрогдлоос болж Шинжааны хот болох Өрөмч рүү 1400 км явж гар залгуулах хаалганд орох шаардлагатай болсон. Ийм шилжихтэй хүүг 8 цагийн дотор гараа залгуулж оюулахгүй бол түүний амнаас аюулд орно гэж хэлсэн. Уг явдлаас хойш 4 цаг 30 минут өнгөрсөн байсан ба онгоцон дахь нэг зорчигч суудлаа өгөхийг хүссэнгүй. Олон улсын зарчмын дагуу онгоцны үйлчлэгч зөвхөн сүүлийн 3 зорчигчийг онгоцноос буухыг хүсэж болдог. Гэвч энэ байдал тэр 3 зорчигчдод маш их дургуутслыг төрүүлж онгоцны үйлчлэгчдээ бүр ширүүн маргалдаж эхэлсэн. Онгоцны үйлчлэгчид яаж ч уучлалдахгүйсэн тэд суудлаа өгөхөөс татгалцсан. Цаг өнгөрөх тусам гадаа хүлээж байсан ах нь улам бүр түгшиж байсан ч өөрөө тайван харагдахыг хичээж дүүгийн сэтгэл санааг тайвшруулж байлаа. Яг ийм толгомдсон мөчөд нэгэн хүү эцэгхийн хамтаар суудлаа тавьж өгнө. Зовлон ирэх үед сайхан сэтгэлийн үйлдэл бүр онцгой үнцэнтэй байдаг. Онгоцны ахмад хүүгийн нөхцөл байдлыг мэдсэний дараа төв штабаас шууд шулуун нислэг үйлдэх хүсэл тавина. Энэ нь нисэх зайг хэдэн зуун километрээр богсгож чадхаар байв. Хүүд ядчил 10 минут нэмж өгч чадна. Гэхдээ энэ шууд нислэг нь цэргийн сургуулилт хийх хэсэг рүү орох байсан учраас цэргийн албаны зөвшөөрөл шаардлагатай. Дээд удирдагч бүх сүнөөгч онгоцонд замыг чөлөөлөх тушаалөгч хүүгийн амийг аврахыг хичээнэ. Гэхдээ энэ үед хамгийн муу зүйл тохиолдно. Агарын даралтнаас болж хүүгийн шарах цусаалдаж эхлэв. Үнийг харсан онгоцны үйлчлэгч зорчигчдод хандан эмнэлгийн мэдлэгтэй хүн байгаа эсэхийг асууна. Гэвч хэн ч хариулалгүй маш их удна. Дөнгөж сайхан хагалгаанд алдаа гаргасан ганц л эмч энэ онгоцонд байлаа. Тэрээр алдаандаа гэмшиж явсан тул туслахаас айж байлаа. Тиймээс ганцхан онгоцны үйлчлэгч л анхны тусламж үзүүлэн цусыг тогтоон аргацааж байсан. Аз болоход цус төр тогтлоо гэвч хамгийн аюултай зүйл шийдэгдээгүй байв. Удалгүй хүүгийн амьсгал түргсэж бүх биеийн чичирч эхэлнэ. Энэ үед нөгөө эмч хүн нүднийх нь өмнө үххийг зүгээр хараад суухыг дэссэнгүй. Эмч ирж хүүг үзэхэд уушиг нь өөрөөрөө амьсгалж чадахгүй болсон байлаа. Гэтэл газардахад дахиад 50 гаруй минут хүрсэн байлаа. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол хүүг газардах хүртэл тэсэхгүй. Хүүгийн амьсгал баг багаар сулрахыг хараад амьсгалын замыг нь чөлөөлөхийн тулд чадах бүгдээ зориулахыг хичээнэ. Гэтэл эмч тариураар хатгах үед гинт онгоц агарын хүчтэй урсгал руу орж маш хүчтэй чичиргээ үүснэ. Онгоц маш хүчтэй чичирч байх үед эмч өөртөө зогсолгүйгээр би чадна гэж хэлж байлаа. Тэрээр таймнаар хүүгийн чэйж рүү хатгахад хүү дахин хэвийн амьсгалж эхэлнэ. Энэ үед онгоцч бас агарын урсгалаас гарч бүгд тайвширч амьсгаа авна. Онгоцны ахмад хүүхдийн эмчилгээнд зориулж хандаг өгөхөд үнийг авсан ахын сэтгэл нь хөдлөж баярын нулимс унгаана. Энэ дэлхийд сайхан сэтгэлтэй хүмүүс олон юм гэж бодно. Гэвч дахин асуудал гарна. Хүү унтчихсан байлаа. Эмч хүүг яасан ч унтаж болохгүй шүү гэж хэлсэн. Үгүй бол түүний амнаас аюулд орно. Гэвч ах нь хичнээн дуудаад ч сэрэхгүй. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байлаа. Онгоцны үйлчлэгч яарвчлан дэлгэц дээр хүүхэлдэйн кино тавьж дууг нь хамгийн чанга дээр тавин хүүг сэрэхийг хичээнэ. Гэвч хүү огт хөдлөхгүй хэвээр байлаа. Ах нь маш их айж уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байсан. Яг тэр үед нэг өвөө хөгжим тоглож хажууд нь байсан охин дуулж эхэлнэ. Тэдний сайхан сэтгэл бүх хүмүүсийн сэтгэл хөдлөж хамтдаа дуулж эхэлцгээв. Онгоцноос буухгүй гэж гүрээсэн 3 хүн хүртэл хамт дуулж эхэлнэ. Амьд тулсан мөчөд бусад бүх зүйл чухал биш санагдана. Бүх хүн хүүг сэрэхийн тулд итгэл найдварын харцаар ширтэн дууг дуулж байлаа. Хүүг сэрэхийг харсан бүх хүн баярлан нулимс туслуулан хичээгээрээ хэмээн орилдож эхэлнэ. Энэ үед онгоц газартахад дахин 30 минут үлдсэн байв. Өрөмч хотын бүх эмч аюулаас хамгаалах албаныхан байраа эзлэн хүүг газартахыг хүлээж байлаа. Шөнийн 1 цаг 36 минутанд онгоц амжилттай газардна. Тэд хамаг хурдаараа хүүг эмнэлэг рүү зөөв. Эмчнэр нэн даруй хагалгааг эхлүүллээ. Тэд нэг хоромж алдах хэрэггүй байв. Гэвч хүүгийн гар залгах боломжтой хугацаанд 20 минут үлдсэн байлаа. Гэтэл энэ үед хүүгийн гарнаас маш их хэмжээний цус алдна. Амин үзүүлэлтүүд нь докторгүй болж байлаа. Эмч хүүгийн гарыг залгахаа болоод хүүгийн амийг аврахгүй бол хүү удаан тэсэхгүй боллоо гэж хэлнэ. Гэвч ахлах мэсэлж надад дахиад 2 минут л өчв. Энэ 2 минут хүүгийн ирээдүйг шийднэ гэв. 2 минутын дотор тэр үнэхээр хийж чадсан. Хүүгийн залгасан гарны цус дахин гүйж эхлэхэд бүх эмчнэр баярсандаа тэвцэж байлаа. Тэд 15 минутанд боломжгүй гэж хэлэгддэг хагалгааг хийж чадсан юм.
Мөн энэ 15 минут бол хэдэн зуун хүний сайхан сэтгэлээр бий болсон хугацаа юм. Хүүгийн гар амжилттай залгагдсан энэ мөч бол бүх хүмүүсийн хичээл зүтгэл биелэлээ олсон мөч байлаа. Тэд бүгд игэл жирийн хүмүүс ч аюул тохиолдоход нэгдэж чадсан бааtruуд юм. Тэд энэ энгийн үйлдэлээрээ гайхамшиг бүтээж хүүгийн амьдралыг аварсан билээ. Та бүхэн илүү олон сонирхолтой кинонуудын товчлуудыг сонсохыг хүсвэл манай сувгийг даган дэмжээрэй. Тун удахгүй дахин сонирхолтой киногаар уулзцаая баяр таа.